Өнөөдөр шүүхөөр болцоос чаа тэгээд Монгол шүүх шодроо шидэж одоо шийдсэн шүүхөөрөлтөд баярлалаа. Энэ бүхэнд явсан бодмоо мөс нэмсрэг мөстэй баярлалаа. Намайг таньд болчихчих хөө. Тэр шүүгдэж бачуулны хувьд өмнө 2 удаа гинтгэрээс холбогдож байсан бас хүний аим бүрсгэж байсан мөртлөө ял шийдэл авч байгаагүй гэж яригджсэн. Тэгэхээр шүүх шинжилгээний байгууллагаас бас одоо энэ удаад бол одоо хэрэг хүлээх чадвартай гэж үзсэн юм байна шүү дээ, тийм ээ. За энэ нийгэмд анхаарал татгууц нийгмийн хор аял өндөртөө энэ гэмт хэрэг онц хэрцгий аргаар үлдэгдэж за 8 сартаа жимсэн эмэгтэй14 хавц хэрэг бүхий одоо нотол хоримтод үндэслэж шүүхийн шудрах зарчим шийдвэр гарлаа. За энд нэг зүйлийг бол онцолж хэлмээр байна. За улсын мөрдөн байцаах албаны хүн гэмт хэрэгтэй тэмцээх хилтэс энэ гэмт хэрэг гарсан даруйд ажлын хэсэг байгуулж маш уурхай ажилласан. Ялангуяа одоо мөрдөгч дүлгөөн болон энэ гэмт хэрэг дээр нийслэлийн прокурорт хяналт тавьж исэн яндаг прокурор мөн бэлгүүн прокурор нарыг хуульд заасан чиг үүргээ шуурхай хэлбэрж хариуцлагатай ажилласан гэдгийг би энд онцлог хэлмээр байна. Энэ бол зөвхөн нэг гэмт хэрэг бишээ. Цаашдаа энэ төрлийн гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх өндөр ах шалтгаан та энэ шүүгчдэр ямар хөө байна. Тусах штэ тий. Мура. За яг хэрэг бүх насны 20 хайл өглөө тий. Олсоо үдсэн байлгүй тэгээд шүүх яхаа тэгээд үн зөөн шүмлээ. Тэгэхээр уулан ордог баримтууд бүгдийг ярьж ил байна. Тийм л байна та. Тэр шүүгчийн бүх зүйл адил тэр нь ямар